Дараагийн мэдээг танилцуулъя. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ одоо аялал жуулчлалын цогцлборыг нээх ёслолд оролцсон байна. За энэ ёслолд оролцсон явдал нь бол тус улсын зүгээс цаашдаа аялал жуулчлалын салбарт илүү их анхаарч илүү хөрөнгө мөнгө зарцуулна гэдгийг харуулж байгаа нэг юм чухал үйл явдал боллоо. Умард Солонгост бол эх 7 хоногийн ихээр зүүн эрэг дээр далайн эргийн амралтын газрыг одоо нээхээр төлөвлөж байгаа нь тус улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхны алхам болно гэж тус улсын удирдагч Ким Жон Ун найдаж байгаагаа мэдгдсэн байна. За Wonsan Klama нэртэй энэхүү далайн эргийн аялал жуулчлалын бүс нь далайн эргийн дагуу 4 км хэсэг ийм газрыг хамарсан цогцлбор юм байна. За үүнд бол зочид буудал, зоогийн газар, худалдааны төвүүд, усан парк зэргийг багтаасан ийм байгууламжуудыг байгуулсан гэдгийг тус улсын төрийн хэвлэлийн мэдээллийн байгууллагууд мэдэгдэж байна. За тус газарт 2018 оноос эхлээд барилгын ажил эхэлсэн боловч ковидтэй холбоотойгоор барилгын ажил тасалдсан учраас түр хойшлогдоод байсан юм байна. За жилдээ 20,000 орчим зочин хүлээн авах юм хүчин чадалтай тус байгууламж нь мегмар гарагт анхны дотоодын зочдоо бол хүлээн авна гэж Солонгосын төв хэвлэлийн агентлаг болох KCNA мэдгдсэн байна. За мөн олон улсын зуулчдыг хүлээн авна. Гэхдээ тэд бол хизээ ирэх талаар тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм байна. Мегмар гарагт болсон амралтын энэхүү газрын нээлтийн үеэр Ким Жон өөрийн эхнэрийн хамт бол оролцсон байна. За эхнэр Ри Сольжу болон за түүний одоо өв залгамжлагч гэж нэрлэгдээд байгаа охин Ким Жуэ нар бол дагалдан энэхүү ёслолд оролцсон. За тусгай зочноор Оросын холбооны улсын элчин сайд Александр Мацигора бол тухайн одоо ёслолд оролцсон байна. За төрийн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдгдснээр Ким Жон Ун мэдэгдэхдээ энэхүү Wonsan Klama хотыг барьж дуусгах нь бол энэ жилийн хамгийн том амжилтуудын нэг байлаа. За тус газар нь бол бүгд найрамдах ардчин Солонгос улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бахархалтай эхний алхам боллоо гэдгийг нэмж мэдгдсэн. За шинжээчдийн үзэж байгаагаар Орос болон Умард Солонгосын хооронд бол илүү ойр дотн харилцаа үргэлжилж байгаа учраас цаашдаа хамгийн түрүүнд одоо авчрах гадны зуулчдын тоонд бол Оросын холбооны улсын зуулчид тэргүүн байрыг эзлэх төлөвтэй байна. За Умард Солонгос болон Оросын холбооны улс өнгөрсөн онд Батлан хамгаалахын хилцээрт бол гарын үсэг зурсан. За энэ бол цаашдаа хоёр талын хоорондын эвсэл холбоо гүнзгийрэн бэхжиж байгааг харуулж байгаа. За мөн Пхеньяны зүгээс Украиний эсрэг дайнд туслахын тулд Оросын холбооны улсад бол олон мянган цэргээ бас энэ одоо Украиний дайнд бол илгээж Оросын талд байлдуулсан ийм одоо аюулгүй байдлын салбарт бол хамтын ажиллагаа өргөцсөн ийм байдалтай байна. За мөн Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн дэргэдэх Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн шинжээч Исакюн энэ одоо нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар хийхдээ Оросын холбооны улсын элчин сайдын яамны ажилтнууд тухайн ёслолд оролцсон явдал нь бол Умард Солонгос тун удахгүй Оросын зуулчдыг хүлээн аавна гэсэн баталгаа болж байна гэж мэдгдсэн. За бүгд найрамд гарчсан Солонгосоос хятадтай харилцаанд хараахан шийдвэрлэж амжаагүй асуудлууд байгаа. Гэхдээ хэрвээ Умард Солонгос цаашдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж тэргүүлэх чиглэлээ болгох ийм сонирхолтой байгаа бол мэдээж хэрэг хятадын зуулчдыг татах нь бол бас боломжтой чухал ийм үйл ажиллагаа гэдгийг онцолж байгаа. За үүний үр дүнд бол Умард Солонгос цаашдаа мөнгө одоо нэмэгдүүлэх илүү их одоо ашиг орлого олохын тулд хятадын зуулчдыг хүлээн авахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэж мэдэгдэж байгаа. За Пхеньяны хувьд 2020 онд цар тахлын үеэр хэрэгжүүлсэн гадаадын зуулчдад тавьсан 20 арга хэмжээ болгоо одоогийн байдлаар бол бүрэн цуцлаагүй байгаа гэсэн хэдиж Оросын бүлэг жуулчдуудыг одоо цар тахлыг цуцлны дараа 20 гаруй хэмжээгээ цуцлны дараа авч эхлээд байгаа учраас Орос болон Умард Солонгосын харилцаа аялал жуулчлалын салбарт бэхжиж байна. За энэ бол цаашдаа хүн хоорондын харилцаа, иргэд хоорондын харилцаа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх магадaltaй гэж олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм байна.